Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч, улс төрч, соён гэгэрүүлэгч Сүхбаатарын Батмөнх 1960 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Үлзийд дэнжид төржээ. 1968 онд Эрдэнэмандал сумын 10 жилийн дунд сургуульд орж 1978 онд Улаанбаатар хотын 17 дугаар сургуулийг төгссөн. 1978-аас 1979 онд Зөвлөлт холбоот улсын Иргэн хотын их сургуулийн Орос хэлний факультет, 1979-өөс 1981 онд тус сургуулийн сэтгүүл зүйн салбарт суралцж байгаад 1984 онд Ломоносовын нэрэмжит Москва хотын улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцж төгссөн. Орос улбаны улсын нийгмийн ухааны академи, Америкийн нэгдсэн улсын Виржиний их сургуулиудад мэргэжилт иршлүүлсэн. 1984-өөс 1986 онд үнэ сонины сурвалжлагч, утга зохиолын ажилтан, 1986 оноос Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны дээр идэх намын хэн шалгах хорооны даргын туслах ажилтан, 1990 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын депутат, Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан. 1990 оноос хойш Монголын залуучуудын холбооны төв хэвлэл, Монголын залуучууд сонины ерөнхий эрхлэгч, 1994-өөс 1997 онд Жамын гарын нэрэмжит Дорн дахны дээд сургуулийг үүсгэн байгуулагч захирал, 1995 онд засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны түвшмэл, 1995-аас 1996 онд засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, 1997-өөс 1998 онд нийслэлийн радиогийн ерөнхий захирал, 1998-аас 2000 онд улсын хурлын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан. 2000 онд Монголын залуучуудын хэвлэлийн үүсэл төлөвшөл, өнөөгийн байдал сэдвээр сэтгүүл зүйн ухааны докторийн зэрэг хамгаалсан. 1998-аас 2002 онд Их Монгол дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч, Улаанбаатар хот дахь Арангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлийг үүсгэн байгуулагч, тэргүүлэгч, гишүүн, нутгийн зөвлөлийн дарга зэрэг сонгуульт албуудыг хашиж байсан. Монголын зохиолчдын хэвлэлийн гишүүн, Брюссел төвтэй олон улсын сэтгүүлчдийн байгууллагын гишүүн, 1983 онд олон улсын оюутны өвлийн лагерийн ажиллагаанд оролцож, 1986 онд нийслэлийн төлөөлөгчдийн хурал, засгийн газрын намын хорооны баг хурал төлөөлөгчөөр сонгогдож, 1985 онд Москва хотод болсон дэлхийн залуучууд оюутны 12 дугаар их наадамд төлөөлөгч сурвалжлагчаар ажиллаж байсан. 1997 онд олон шилдэг бүтээл төрөвсний учир шагналт сэтгүүлч, 1998 онд Монгол улсад цагаатах ажлыг удирдах засгийн газрын улсын комиссийн нэрэмжит шагнал, 1999 оны тэргүүн зохиолч өргөмжлөл, 2000 онд нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын соёл шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКОгийн үндэсний комиссийн шагнал, 2002 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн хэвлэл эрх чөлөөний одон шагналыг олгож өгчээ. Элдв хурамж заслах, гялцаал шигтгээгүй бариулж, үгээ оноош тавьсан Батмөнхийн шүлэг зохиолын ээл боргил шат бадгуудаас он цагийн салхи шуурганд үл илэгдэх, үл хуучрах мөрөд гэрэлтэж байдаг. Артын орон зохиолч, төрийн шагналт зохиолч, догмод тухайн үнэн үгээр төгсгөө.